Энэ Улаанбаатар тэгээд энэ Монгол улс даяар хүүхдийн өвчлөл бүү гараасай. Хүүхэд бүр эрүүл жаргалтай өсөөсэй. Тийм ээ. Хүүхэд бүрийн сэтгэл нь амгалантай, оюун ухаан нь хурц цовоос хэрэглэн хүүхэд бүр эрүүл чирэг байгаасай гэсэн тийм энергийг үүсгэж бүгдээрээ цацруулъя гэж. Бясалгал, залбирал энэ төр хийх үед хүнээс энерги цацарж ялгардаг. Энергийн долгион хүний биеэс нар шиг цацардаг. Тэгээд хэдүүлээ тийм энерги ялгаруулж энэ Монгол улсын хүүхдүүд тийм ирээдүйг адсилж өгөө гэж бодож байна. Тэгээ хамтдаа бүгдээрээ намайг дагаад миний хэлсэн үгүүдийг дагаж хэлээд тэгээ бүгдээрээ залбирая. За бүгдээрээ тэгтээ залбирна гэхээр заавал нэг тийм бурхан ч юм уу шашин машин болох гээд байгаа юм биш. Зүгээр л бидний дотор далд ухамсар гэдэг хүч чадал байна шүү дээ, тий. Бидний дотор маань ч гэсэн хүн чинь өөрөө бурхан шүү дээ. Хүний дотор бурханы хүч чадал байгаа шүү дээ. Тэгэхээр дотоод хүндээ хандаж залбирч байгаамаа гэж болох юм аа. Та эсвэл бол зүгээр бүгдээрээ тэнгэрт хандаад залбирая л та, тий. Тэнгэр бурхан. Тэгээ ямар нэгэн хүндэлдэг шүтдэг юм бодцоход болно гэсэн үг. Энд ямар нэгэн тийм шашны хамаарал бол байхгүй. За тэгээд бүгдээрээ гоё ингээд чин сэтгэлээсээ гоё залбирая. Нүдэн анжгаад зүрх сэтгэл рүүгээ гоё дотгошоогоо чиглэж хагаад хоёр гараа гоё хавсарч барьж хагаад хоёр гараа ингээ атгасан ч болно. Яасан ч болно. Зүгээр өөрийгөө ингээд биеийн зүрхэн дээрээ гараа тавиад биеэ тэрсэн ч болно. Тэгээ нүдэн анж дотгошоогоо чиглэж хагаад жахан амьсгалаа мэдэрч тайвширч хагаад нэг сайхан амьсгаа аваад гаргая. Дахиад нэг амьсгаа авъя. Гурав дахь нэг гүнзгий сайхан амьсгаа авъя. Амьсгал аваад гаргахдаа биеэ суллаад бүх биеэ сайхан тайвшруулад өгье. Дотгошоогоо зүрх сэтгэл рүүгээ цээжнийхээ хөндий рүү дотгошоогоо хандаад чин сэтгэлээсээ нүдэн анжгаад дотгошоогоо хандаад өөрийнхөө цээжний хөндий рүү хандаад хэлнэ. Миний дотор орших эрүүсийн гайхамшигт хүч чадал минь ээ. Миний дотор орших бурханлаг дээд хүч чадал минь ээ. Миний дотор орших төгс ариун хайр минь ээ. Миний дотор орших нөхцөл болцолгүй хайр минь ээ. Миний дотор орших ариухан цагаахан сэтгэл минь. Миний дотор орших бурханлаг дээд хүч чадал минь ээ. Миний дотор орших гэгээлэг сайхан эрчим хүч энерги минь ээ. Миний дотор орших ариун цагаан эрчим хүч энерги хорвоо ертөнцөд цацарч, хорвоо ертөнцөд хувь нэмэр оруулж чадна гэдэгт би итгэж байна. Миний дотор орших хайрын эрчим бусдыг ангааж чадна гэдэгт би итгэж байна. Миний дотор орших бурханлаг гэгээлэг хүч чадлууд бусдын сайн сайханд нөлөөлнө гэдгийг би мэдэж байна.
Тиймээс би өөрийнхөө дотор орших тэрхүү ариун мөн чанарыг гэрэлтүүлэн цацруулж байна. Зүрхний минь төв дунд орших бусдыг их сайхан сэтгэл, өршөөж хайрлах энэрэнгүй сэтгэл, бурханлаг гэгээн хүч асан бадарч биеэс минь цацран гарч ойр орчмыг гэрэлтүүлэн цацарч байна. Яг л нар шиг, яг л гэрэл шиг биеэс минь хальж оршин байгаа гэр орон өрөөгмөн дүүрэн цацарч байна. Улмаар цаашаа Улаанбаатар хот даяар цацрая. Улмаар цаашаа Монгол орн даяар цацрая. Өөрийгөө яг л нар гэж мэдрээ. Өөрийгөө ариун хайрын эрчим хүч гэж мэдрээ. Өөрийгөө анагаагч гэрэл гэж мэдрээ. Бид бүгдийн биеэс гарч цацарч байгаа гэрэл Улаанбаатар хот Монгол улс даяар цацарч өвдсөн зовсон хүүхэд бүрийг анагаах болтугай. Бидний үр хүүхдүүд үргэлжид эрүүл чирэг байх болтугай. Бидний үр хүүхдүүд элбэг баян жаргалтай сайхан амьдрах болтугай. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйг өөрөөсөө цацрах бурханлаг гэрлийн эрчмээр өрөөж байна. Бидний биеэс гарч байгаа гэрэл энерги үр хүүхдүүдийн маань эдгэж байгаагаар төсөөлье. Үр хүүхдүүдийн маань ирээдүйг айдаслан ивэж үр хүүхдүүдийнхээ ирээдүйд аз жаргалтай сайн сайхан байгаагаар төсөөлье. Хүүхдүүд маань инээдгөөрөөр цалгиж байгаагаар төсөөлөөрэй. Хүүхэд чинь эрүүл чирэг сэргэлэн цовоо байгаагаар төсөөлөөрэй. Хүүхдүүд чинь маш амжилттай нэгэн болсон байгаагаар төсөөлөөрэй. Хүүхэд чинь хайр гэрэл цацруулсан нэгэн болсон байгаагаар төсөөлөөрэй. Хүүхэд чинь жаргалтай инээдгүр цалгиулан гэртэн орж ирж байна гэж төсөөлөөрэй. Хүүхдүүд чинь ажилсаг хөдөлмөрч ухаантай сэргэлэн цовоо байгаагаар төсөөлөөрэй. Аав ээжигээ асарч хайрлаж байгаагаар нэг тийм гоё, нэг тийм хайрлаг, нэг тийм аз жаргалтай байгаагаар бодитоор нь хараарай. Яг ирээдүйд болох тэр дүр зургийг бодит болж байгаа юм шигээр мэдрэх, бодит болж байгаа юм шигээр нүдэндээ хараарай. Хүүхдүүд чинь тийм их аз жаргалтай, эрүүл чирэг, амжилт бүтээлээр дүүрэн байвал танд яаж мэдрэгдэхийг одоо мэдэрнэ. Танд ямар баяр баясгал төрхийг, танд ямар аз жаргал мэдрэгдэхийг яг одоо мэдрээд үзээрэй. Бүгдийнхээ
Сайн сайхан байх тэр ирээдүйн аз жаргалыг одоо цаг дээр урьдчилан мэдрээрэй. Бүгдийнхээ талаар эергээр төсөөлсөн энэ төсөөлөл сэтгэлчлэн бүтэх болтугай гэж. Өөрийнхөө дотоод зүрхнээс цацарч байгаа гэрэл энергээр адислаж байна гэж. Оршихуй ертөнцид тунхаглан зарлж байна. Миний хүүхдэд яг л ийм ирээдүй болох болно гэдэгт би эргэлзэхгүй итгэж байна. Энэ мэтчлэнгээр Монгол улсад маань байгаа хүүхэд бүр аз жаргалтай байх болтугай. Яг л энэ миний энэ төсөөлсөн шиг хүүхэд бүр эрүүл чирэг болтугай. Хүүхэд бүр аз жаргалтай болтугай. Хүүхэд бүрийн сэтгэл зүрх нь хайр инрэл урам зоригоор батрах болтугай. Хүүхэд бүрийн ирээдүй хувь заяа нь гэрэл гэгээгээр тодрох болтугай. Өөрөөсөө гарч байгаа гэрлийг, өөрөөсөө гарч байгаа энергийг Монгол улсад амьдарч байгаа хүүхэд бүрийн төлөө, цаашлаа дэлхийн ертөнцид амьдарч байгаа хүүхэд бүрийн төлөө зориулж байна. Өөрөөсөө гарч байгаа эрчим хүч энерги, өөрөөсөө гэрэлтэж байгаа гэрэл бүгдийг энэ дэлхийн хүүхэд бүрийн сайн сайхны төлөө өргөл болгон өгч байна. Энэ дэлхийн ертөнцид байгаа нэг ч хүүхэд бүү өвдөж зовох болтугай. Бүх хүүхэд эрүүл их болтугай. Энэ дэлхий дээр байгаа нэг ч хүүхэд бүү өлсөж цангах болтугай. Гэдэс затгалан мөр бүтэн болтугай. За одоо бүгдээрээ өөрийнхөө гэрлийг дахиад төсөөлье. Цээжнийхээ хөндий зүрхэн голоос чинь нар мэд, хурц, тод, шар цагаан гэрэл туяаран цацраад яг багшигаан дагаад мэдрээд төсөөлөөрэй. Таны зүрхнээс гарсан нар мэд, хурц, тод, шар цагаан гэрэл хорвоо ертөнцийг дүүргэн түгэж байна гэж төсөөлөөрэй. Монгол улсын газрын зургийг бодож аваад Монгол орон даяар түгэж байна. Монгол улсад байгаа өлссөн цангасан хүүхэд бүрийг аз жаргалтай болгож байна. Өвдөж зовоосон хүүхэд бүрийг эрүүл чирэг болгож байна гэж төсөөлөөрэй. Таны биеэс гарсан гэрэл өвдсөн хүүхдийн бие рүү ороод өвдөж зовсон хүүхэд бүрийг эрүүл чирэг болгож байна гэж төсөөлөөрэй. Өлсөж цангасан хүүхэд болгонд хоол хүнс олон шингэж байна гэж төсөөлөөрэй. Өөрийнхөө биеэс гарч, өөрийнхөө биеэс цацарсан тэр гэрэл туяаг хүүхэд бүрийн эмчилгээ болгон биед нь шингээж өгөөрэй. Хүүхэд бүрийн аз жаргал болгон биед нь шингээж өгч байна гэж төсөөлөөрэй. Эмнэлэгт хэвтэж байгаа олон хүүхдүүдийг төсөөлөөд тэр олон хүүхдүүдийн бие рүү таны зүрхнээс цацарсан гэрэл шингэж хүүхэд бүрийг эрүүл чирэг аз жаргалтай болгож байна гэж төсөөлье. Өвдөж байсан хүүхэд өвчнөн намжиж, эдгэрч эрүүл болж, инээж хөхөрч, тэгж дэрвэн босч ирж байна гэж төсөөлөд үзээрэй.
төсөөллөө яг л бодитоор болж байгаа мэтэр гүн бат төсөөлөөд баяр баясгалыг мэдрээрэй. Тэгээд бид бүгдийн төсөөлсөн төсөөлөл, залбирсан залбирал, бид бүгдийн биеэсээ цацруулсан энерги, гэрэл бүхэн хүүхэд бүрийн энэ дэлхийн ертөнцийн хүүхэд бүрийн сайн сайхны эрчим хүч болон хорвоо ертөнцид үрдмөх орших болтугай. Биднийг харж ханддаг дээд их бурхан тэнгэрүүд бидний энэ ариун цагаан үйл хэргийг адислаж хайрлана уу. Чин сэтгэлээсээ залбиран бясалгасан энэхүү эрчим хүчний энергийг хорвоо ертөнцид ангаагч эрчим хүч болгон хадгалж хайрлана уу. Энэ эрчим хүчийг өвдсөн зовсон хүүхэд бүр хэрэглэж эрүүлэнх аз жаргалтай болохтон ашиглах болтугай. Баярлалаа, баярлалаа, баярлалаа. За бүгдээрээ ингээд залбирлаа өндөрлөё.